Инх жаргалан төлөөлөгч асуулт санал. За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За дийлэнх асууя гэж үзсэн асуултууд асуугдсан учраас давхардлыг багасгах цагаан юмнад үлдсэн асуултуудыг тодруулъя. За одоо бол ингээд агарын бохирдол оргил үедээ хүрсэн гадуур бол ингээд ханаад өвчл ялангуяа одоо хүүхдүүд маш их өвдөж जैन, халуурж जैन, вирусын одоо ханаад эрс нэмэгдсэн. За энэ бол өөрөө эргээд энэ агарын бохирдолтой шууд холбоотой. Тэгэхээр ханаад уушгины өрсөлийн бактери амьсгалын өвчин 11 сард өндөр түвшинд хүрээд байгаатай холбогдуулж үүнийг бууруулах яаралтай ямар бодит арга хэмжээ нийслэлээс авч байгаа вэ? Энд хариулт авъя. За ер нь бол нийслэлчүүдийн хувьд хоёр асуудал одоо хамгийн чухал байгаа тийм ээ. Зундаа бол одоо өвөл төгжрөл, за араас нь бол утаа энэ агарын бохирдол. Тэгэхээр одоо энэ ингээд өнөөдрийн танилцуулгаж байгаа чуулган дээр энэ агарын бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ энэ танилцуулгууд. За дээрээс нь энэ албаны хүмүүс асуултанд хариулж байна. Энийг яг ингээд нэгдүгээр бас мэдээллийг тогтоож аваад үнэлж дүгнцийг нэхэд бол бас учир дутагдaltaй. Тэгэхээр энэ иргэд биднийг ер нь бол энэ агарын бохирдлыг хизээ шийдэх үү гэж өдөр болгон асууж байгаа. Тийм учраас энэ агарын бохирдлыг бууруулах чиглэлээр энэ хийж байгаа олон ажлын нэгдсэн энэ дашбордыг иргэдэд одоо хийж өгч болох уу? Иргэдийг энэ өдөр бүр мэдээлэлээр хангах систем хэрэгтэй байна гэж харж байна. Тэгэхээр ийм дашбордыг нэвтрүүлж өгөхийг одоо ер нь бол маш олон иргэдийн зүгээс бол хүсэж байгаа. За тэгээд өнөөдрийн бас энэ танилцуулгаж байгаа энэ агарын бохирдлыг бууруулах чиглэлийн танилцуулга иргэдэд энэ танилцуулга хаанаас авах боломжтой вэ? Ер нь энэ танилцуулгуудыг ингээд иргэд олон нийт нэгдсэн ийм системээс дашбордоор мэдээлэл ороод авчдаг. Танилцуулгдсан албан тушаалтны танилцуулгыг тоо мэдээллүүдэд авчдаг. Тэгээд тухайн тэр мэдээллүүдээр үндэслэж бас ямар бодиттой ажлуудыг нийслэлээс хийгээд байгаа. Энэ ажлуудыг ингээд мэдээллээр бас бид нэр хангах хэрэгтэй хаа гэж бодож байна. За амар төвшөнд арга хариулъя. За инх жаргалан төлөөлөгчийн асуултанд хариулъя. За ханаад бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар асуулаа. За ямар ч юм бол яамнаас бол тодорхой арга хэмжээ болон яамны салбарын сайдын тушаал шийдвэрүүд нь гараад явж байгаа. За энэ дээр бол товчхондоо хэлэхэд бол 12 сарын 1-ээс 1-ээс 5 дугаар ангийн хүүхдүүдийн сургуульд нь цахим руу шилжих. За дунд бол ахлах ангийн хүүхдүүдийг танхимаар хичээлэх. За ханиад томооны нөхцөл байдал буурахгүй бол дунд ангийн хүүхдүүдийг бол дахиж цахим руу шилжүүлэх. Ямар ч 12 сарын 15-ныг хүртэл бол цахим руу шилжүүлээд явал тэгээд 45 хоногийн амралтыг бол эхлүүлэх ийм бодлогыг бол яамны зүгээс бариад явж илээ. За ямар ч юм бол нийслэлийн зүгээс бол анхан шатны болон эрүүл мэндийн байгууллага болон хүүхдийн кабинетүүдийг уртсан цагаар бол ажилуулад эхэлсэн байгаа. За нийтдээ 22 цэгт бол ажилуулад ажлын 20 цаг хүртэл. За өглөөний 8 цагт үйл ажиллагааг эхлээд оройн 8 цаг буюу нийтдээ 12 цагаар бол манай өрхийн имлэг болон дүүргийн нэгдсэн имлэгүүд бол бүрэн ажиллаад явж байгаа. За амралтын өдрүүдээр бол мөн яг ажлын өдрүүтэй адилхан баг бүрэлдэхүүнээрээ 11-ээс 17 цаг арай богиносгосон цагаар хүртээвч яг ажлын өдрүүчиг баг бүрэлдэхүүнээр 11-ээс 17 цаг үед ажил явж байгаа. За бүх нийтийн амралтын өдрүүд ч гэсэн 11-ээс 16 цагийн хооронд бол өрхийн имлэг, нэгдсэн имлэг, дүүргийн имлэгүүд бол ингээд бүгд ажиллаад явна. За имлэгүүдээр тулгараад байгаа ачааллыг сарамжуулах, ачааллыг жигдрүүлэх чиглэлээр бол Чингэлтэй дүүргийн 15-24 дугаар хорооны хүүхдүүдэд тусламж үйлчлэгийг бол сэлб нэгдсэн эмнэлэг рүү бол шилжүүлсэн байгаа. За ингэснээр бол Чингэлтэй дүүргийн ачааллыг бууруулгаж нөгөө коридор дээр эмчилүүлж байгаа, коридор дээр эмчилүүлэх эрсдэлтэй болчиход байгаа хүүхдүүдийн зохицуултыг бол хийгээд ачааллыг бууруулсан. За сонгон архын дүүрэгт өнөр бүсийн 17-27 дугаар хороо, 30-31 дугаар хороо, 43 дугаар хүүхдүүдэд тусламж үйлчлэгийг бид нар хилд заншсан 300 орт руу бол
аваад шилжүүлээд эхэлсэн. За ингээд нөгөө сонгийн харахын дүүрэг дээр үүсэж байгаа бас ачааллыг бол ингэж бууруулад ажиллаад явж байгаа. За мөн хүүхдийн хэвтэн эмчлүүлэх тусламж үйлчилгээний үндсэн 877 ор бол нийслэлээр байгаа. За энэ орыг бол үе шаттайгаар бол нэмэгдүүлээд 1280 орыг бол ингээд болгоод бол дийлгээд ажиллаад явж байна. За ямар ч юм бол орны хувьд бол ингээд ачааллыг бол жигдлээд явж байна. За ингээд өрхийн эрүүл мэндийн төв дээр ачааллыг бол бүн жигдлээд за дээрэс нь бол 2 3 дугаар шатны эмнэлгүүдийн ачааллыг бол жигдлэх энэ төвшөндөө бол ороод явж байна. За яг цаадах гол учир шалтгаан нь яг үнэндээ хэлэх юм бол бид нар бол энэ нөхцөл байдал дээр бол бэлтгэлийг бол яамны зүгээс бол сайн хангаагүй. Яг өмнөх оныхтой харьцуулаад үзэх юм бол манай томон бол бараг 4-өөс 10% баг байгаа байхгүй. Баг байгаа. Тэгвэл бид нар яамны зүгээс юун дээр найдсан байх юм бол вакцин дээр найдсан. Тэгээ вакцин дээр найдаад баг байсан чинь нөгөө вакцинд нь үйлчилдэггүй N2H3 зэрэглэлийн 7 дугаар мутацийн үеийн ийм вирус англиас гаралтай ийм вирус бол манай Монгол улсад бол орж ирээд за одоо бол яг Азаар явж байгаа Хятад, Япон, Солонгос гээд яг энэ 7 дугаар үеийн мутац нь ороод ирсэн. Тэгээд нөгөө бидний нөгөө 97% вакцинжуулалтаа хийсэн нөгөө вакцин маань бол ингээд жоохон үр дүн муутай болсон. За үүнтэйгээр ингээд энэ ханиа томооны бол нэмэгдэл бол нэмэгдсэн ийм гол учир шалтгаантай бол байгаа. За нэгдсэн системийг нэвтрүүлэх ажил бол бид нар хотуулаа систем дээр бол нэгтгэхээр энэ ажил бол хийгдээд явж байгаа. За энэ хотуулаа систем гэдэг дээр бид нар бүх сошиал платформч байдаг. За нүүрсээ худалдаад авчдаг. Одоо газны интеграц хүртэл ийшээ ороод явж байгаа. За энэ дээр бид нар бас ингээ бүх мэдээлэлээ тавьчихдаг. Энэ нэгдсэн нэг сүлжээ нэг програм дээр л явж байгаа. Тэгээд таны яг хэлж байгаа энэ танилцуулга, мэдээллүүд, явцууд ингээ бүх ажлууд бол энэ хотуулаа системийн интеграц дээр бол бид нар хийгээд явах боломжтой. За зарим зүйлүүд нь бол хийгдээд явж байгаа. Тийм болохоор энэ хотуулаа системийн хөгжүүлэлтээр энэ дээр бол бид нар бас анхаарал явъя. Тодруулга 1 минут инх жаргалан дарга. За тэгвэл нэгдсэн дашборттой болгож өгөх юм байна гэж ойлголоо. Тэр нь хотуулаа систем дээр явах юм байна. За та тэгвэл яг хизэнээс одоо баримжаатаагаар хизэнээс иргэд яг энэ хотуулаа систем дээрээс ороод жил болгоны одоо тухайн өдрийнхөө тухайн сарынхаа агаарын бохирдлын холбоотой дата мэдээллүүдийг чөлөөтэй ороод аваад үзэж болох боломжтой болох вэ? Хугацаа илгээч. За ханиа томоотой холбоотой арга хэмжээнүүд авч байгаа юм. За тэгэхээр хизээ гэхэд яг үр дүнгээ өгч одоо тооцож байгаа вэ? Энэ одоо дархалт, энэ өвчлөлийг саяны таны хэлсэн авж байгаа арга хэмжээнүүд дээр ингээд болчихно гэж харж байгаа юм уу? Эсвэл бол тодорхой яг одоо 14 хоногийн дараа эсвэл 7 хоногийн дотор ийм За нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Наранбаатар. Ширүүлэн төлөвлөгч асуултанд хариулъя. Тэгэхээр бид нарыг бол алаг цог тийм идэвхжлийн төвшөнтэй. За мэргэжлийн байгууллагууд ямар эрсдэлтэй байна гэхээр өндөр эрсдэлтэй гэж үнэлсэн. За оргил үе бол 12 сарын 15-ны үед тохионо гэсэн. За авч байгаа 15 төрлийн арга хэмжээг ерөнхийдөө сая орлогч дарга ярьчлаа. За хизэнээс ямар үр дүнгууд гарах вэ гэхээр би 2% үр дүнг 23-наас 28-ны нийслэлийн төргөн тусламжийн дуудлага бол эдгээр 15 цогц арга хэмжээний хүрээнд 24-нд 2787 дуудлага байсан бол 28-ны өдөр 1732 62.1% буусан. За энэ дотор амьсгалын замын өвчлөлийн дуудлага 721 байсан бол 62.9 болж буурсан. Хүүхдийн дуудлага 1464 байсан бол 573 буюу 39.1 болж буурсан. Утсаар зөвлөгөө өгсөн 950 байсан 500 болж 52.6% буурсан. Эмнэлэг төрөсөн тоо 105-аас 11 болж 90% буурсан. Гэх мэт за яг хэвтэн эмчилүүлэх тасгийн тухайд бол бид нар энэ дээр 457-оор нэмж дэлгэсэн байна. За шинээр хэвтсэн тохиолдол бол 23.4% нэмэгдсэн. Эмнэлгээс гарсан нь бол 281 буюу 56.9% нэмэгдсэн.
хүлээн авах яаралтын тусламжийн тасгаар 2420 хэвтэж үйлчлүүлж исэн бол 922 буюу 38% багассан. За үзлэг 18 цагаас тэг хоорондох үзлэгийн тоо 817-оос 447 буюу 54.7% буурсан. Зөвлөгөө өгч буцаасан тоо 2214-өөс 667 буюу 30.1%-аар эмчилгээ хийгээд буцсан тохиолдол 829-с 249 буюу 30% хувиар буурсан ийм бусад үр дүнгууд гарсан байна. Цаашдаа бид ер нь бол нийслэл нэг яг ор хэрвээ дэлгэн нэг шаардлагатай бэлэн 290 ор байгаа. Яг одоо коридорт байгаа хэвтэж эмчлүүлж байгаа хүүхэд гэвэл энэ 1325 хүүхдээс сонгон найрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт 119 байгаа. За энэ бол тэнд хуучин байсан барилга дээр нийслэл өргөтгөл хийсэн, засвар хийсэн. Энийг усан комисс хүлээж авсан. Өнөөдөр шилжиж байгаа. Маргааш тийшээ шилжихэд бол энэ асуудал шийдэгдэнэ. За хаан улдүргийн нэгдсэн эмнэлэг дээр нэг би энийг өчигдрийн тоо ярьж байна. За Баян зүрх дээр 18 сонгон найрхан дээр 16 хүүхэд байгаа. Тэгэхээр үндсэндээ бид нар энэ асуудлуудыг үе шаттай шийдээд явж байна. За амар түвшин дарга. За яг одоо хотуулаа аппликейшн дээр бол түвшний тесний хөгжилт бол хийгдээд 12 сарын 15-нд бол дуусгаар бол төлөвлөлтөд явж байгаа. За энэ түвшний тесний хөгжилт хийснийхээ дараа бид нэр шууд ногоон онооны руугаа хөгжилт рүүгээ бол орно. За энтэйгээ хамт бид нэр таны хэлээд байгаа энэ нэгдсэн системний дашбордыг бол хөгжүүлэх боломжтой болж хизээ цаг хугацааны үед хизээ боломжтой үгүй юу гэдэг рүүгээ бол тийг ярьж нөгөө гүйцэтгэгч компанитайгаа ярьж хэлцэж байгаад хэлэхгүй болохгүй. Бас тэдний хүн хүч боломж энэ төр яахгүй бол одоо бид нэр дахиад нөгөө аюул том систем ногоон онооны системний хөгжилт рүүгээ орж байгаа. Тийм байна.